За тэгэхээр хувирсан амьд организм бүхий бүтээгдэхүүний хүнсэнд хэрэглэхийн нийгмийн болон ёс суртахууны үр дагаврыг 1978 онд Вашингтоны их сургуулийн Нестер Чилтон гэдэг эдгээр эрдэмтэд энэхүү бактери нь байгалийн замаар өөрийнхөө генийг ургамлын ген рүү хуулж суулгаж чаддаг болохыг бол шинжлэх ухаанаар баталсан юм байна. За тэгээд 1992 онд бол Хятад улсад вирус төсвөртэй тамхины ургамлыг тариалж эхэлсэн байна. За 1986 оны байдлаар бол дэлхийн зөв болон бүрт трансген аргаар гаргаж авсан 60 төрлийн ургамлыг жишээ нь одоо эрдэнэ шиш, алим, төмс гэх мэтчлэн 2500 удаа тарьж туршсан одоо ийм ололтуудыг гаргасан байна. За тэгэхээр трансген ургамлыг бол аль хэдийнэ ингээд ашиглаад эхэлцэн гэдэг нь бол энэ дээрээс харагдаж байгаа. Тэгэхээр хөдөө аж ахуй, газар тариалангийн ургамлын үр өгөөж тэжээлэх чанарыг дээшлүүлэх, тариалтын үе алдагдлыг бууруулах, мөн хүнсний бүтээгдэхүүний амт үнэр шинж чанарыг сайжруулах, хадгалтыг уртасгах. За тэгээд тармил ургамлыг байгаль цаг агарын эрсдэс хатуу амьсгал нөхцөлд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх ч гэдэм үү. За мөн пестицидийн хэрэглээг бууруулах, эсвэл хоруу чанар багтаа пестицид хэрэглэх гэх мэт одоо энэ болгон дээр бол трансген ургамлыг одоо өргөн ашиглаж байгаа гэсэн. Трансген ургамлын экологийн үр дагаврыг нь бодоод үзэх юм бол их асуудал дагуулж идэг. За энэ дээр яагаад тэгж байгаа юм бэ гэхээр энэхүү одоо ургамлууд нь бусад одоо байгальд байж байгаа энгийн ургамлуудтай ирлийзчээд за тэгээд тэрний үр дүн одоо ямар гарах вэ гэдэг нь бас тааваршгүй. За тийм учраас одоо нөгөө трансген хүүхд тарианаас бол татгалцсан байж байгаа. За трансген амьтны судалгааны хувьд гэх юм бол 1974 онд сармагчны вирусын генийг ялгаж аваад хулганы үр тогтсон эмбрион руу суулгасан. За тэгээд энэ нь болохоор зүйл хоорондын ген шилжүүлгийн анхны туршилт болж исэн юм байна. За 1980 онд бол эрдэмтэд өөр зүйлийн генийг ялгаж аваад хулганы үр тогтсон үндгийсийн бүүм рүү шууд тарьж оруулах боломжтой бол шинжлэх ухаанаар ингэж баталж гаргасан байна. За тэгээд эднэрийн одоо жишээ гэх юм бол хүний лактоперин уураг бүхий сүйтэй трансген үнэ яма. Тэгэхээр үнэнээс ямаанаас хүний уураг агуулсан одоо сүү гаргаж авч болдог болсон гэсэн үг. За тэгээд хүний альбумын уураг агуулсан сүйтэй трансген үнэ байна. За тэгээд цус бүлэгнүүлэх фактор агуулсан сүйтэй трансген хонь байна. За тэгээд Орос албаны улсад бол сомотропийн даавар ялгаруулдаг юм трансген гахаа одоо өсөлтийн даавар гэсэн үг шүү дээ. За тэгэхээр одоо эндээс ингээ харахаар хувирсан генийг нь хувиргачихсан ургамал амтан гэдэг эдгээрийг бол судлаад одоо ол дамжлт гэж гаргаж ирээд тэндээс мэдээж одоо дэлхийн нийт зөндөө олон одоо ашиг тус хүртсэн. Мөн одоо альва зүйл ер нь давуу болон сул талтай. Тэгэхээр давуу талын хувьд бол ургацсан нэгсэж явжин төсвөртэй болдог ч юм уу, шинэ тэжээл нэмэгдсэн хуурайшил төсвөртэй юм бэлтгэл үйлдвэрлэл явагдаж гин гээд байгаа бол сул тал гэх юм бол экосистем нөлөө за тэгээ харшил үүсгэх, үр удамгүй болох, биологийн олон янз байдал буурах гэх мэтчлэнгээр бол сул талуудтай байдаг байна.